Энэ бараг л ганцхан заалттай хууль юм аа. Чоныг өнөөдөр алхахтаа бол заавал сумын засагаас зөвшөөрөл авдаг. За дээрэс нь 250 орчим мянган төлдөг. Зөвшөөрөл аваагүй мөнгө төлөөгүй бол тэр малчин дээр эрүүгүй хариуцлага хүлээлгдэг. Энийг л өөрчлөө чоныг мал сүргээ хамгаалах зорилгоо чөлөөтэй алхахыг л одоо нээж өгсөн. Тэгээ энэ заалт нь чөлөөтэй алхах гэж байгаа. Тэгээд энэ заалт нь зайлшгүй хэрэгтэй байгаа. Зүүн бүсийнх нь хэрэггүй. Яг зүүн бүс чонгүй болцсон. Хурдан буута машинтай хүмүүс алаад дууссан. Говийн бүс, хангаан бүс, төвийн бүс, хойд бүс, баруун бүс гээд энэ бус бүс нутагт үндсэндээ бол мал сүргийн гол дайсан чон болж байгаа. Малчтын одоо гол амжиргааны их үүсрэлсэн малыг идэж устгаж байгаа. Одоо ингээд над руу хөтөл мессеж хийж байгаа. Өмнө говоос 100 тэмээг хэдүүлчлээ гэж. Өмнө гов аймгаас говьд 100 тэмээг. Унаг баруун бүсийнх нь хангаан бүсийнх нь тийм нэрээс төл авдаг бод мал. Тугал авдаггүй, унаг авдаггүй. Ийм л болцсон байгаа. Гэтэл энэ анхны хилцүүлэг дээр унтсан. Одоо ингээд хоёр дахь хилцүүлэг, эцсийн хилцүүлэг дээр байнга оронд босоод ороод ирж байна л дээ. Дахиад бас унчих вэ? Ардсан намын гишүүд ороод ирээсэ. Би бас одоо хууль санагч Амгаланбаатар ороод ирсэн баярлж байна. За БС-ийн гишүүн байгаль орчны байнга оронд ороод ирсэн баярлж байна. Байгаль орчны сайд нь хайчиж юу? За ардсан намын гишүүд одоо орж ирээсэ. Тэгэхгүй одоо энэ хууль унчих гээд швэрсэн. Одоо санал хураахад ерөнхийдөө бол унчих байх. Инхээр үндсэндээ дахиад нөгөө мал сүргийн гол дайсан болсон чоныг зөвшөөрлгүй устгах, алах энэ бололцоо боломж нь хаагдчих вэ? Энийг анхаарал даваасаа гэж. Тийм болох энд маш хариулт саналаа өгмөр байна. За хоёрдугаарт нь дахиад хэлэхэд байгаль орчны яамныхан энэ асуудлаа одоо шийдснээр бүх юм дуусахгүй. Тэр нөөц засаглалын төлбөр, байгалийн нөөц засаглалын төлбөр дотор 250 мянган төлөх байж байгаа шүү. Энийг бас өөрчлөх ёстой. Үүнтэй адилхан тэр хулган зурм алхад өлийн цагаан огт нь за манай нутагт бол баруун бүс ховд хар ус нурыг идэж дуусж байгаа андатар гэдэг заарт харах алхад 5,000 төгрөг төлдөг байгаль орчны экологийн үнэлгээ гэж энийг хуулийнхаа нэг сонин заалтуудыг бас өөрчлөмөр байна шүү. Гэрийн хулган алхад мөнгө төлж алдаг. Өлийн цагаан огт нь устгахад мөнгө төлж зөвшөөрөл авдаг. Тэр байгаль орчин сүйтгэхэд байгаа байгалийн тэнцвэр байдал алдагдуулаад байгаа хар ус нур идээд дуусгаж байгаа тэр андатар заарт харахыг алхад 7,000 төлдөг. 17,000 чөлөө. Ийм нэг сони юмнуудаа та нар эргээ харчмаар байгаа шүү бас. Урд өмнөх сайднарт өчнөө олон удаа хэлжсэн, шийддэггүй байсан. Одоо та нарын анхаарал даваад энийг шийдчихээсэ. Иймэрхүү одоо байгаль орчны тэнцвэр байдлыг алдагдуулахад сөрөг нөлөөлж байгаа амьтныг бид нэг чөлөөтэй устгадаг, агнадаг болмоор байна. Энэ үүднээс л одоо энийг бас анхаарахгүй болохгүй байгаа. Гишүүд нэлээд ардсан намын гишүүд одоо дэмжихгүй гэдээ унах нь байна шүү. Эсрэг гараад Амгаланбаатараа. За